Хэд хоногийн дараа ариун ёслол бод сүр дуйлантай эхлэв. Одоо эмэгтэйчүүд ихэд донтой тул бүгд лим босыг харсан даруйда үзэсгэлэн гоо сүр жавхлангийг мэдэрч аваад бүгд л дурлж орхив. Харин ирчүүд нь манай хүнд их л дургүй байх нь нүднээс нээлт харагдаг. Удалгүй манай хүн сүүх тэргэн суугаа хотоор сүртэн аргагүй явж байхад нэг эмэгтэй гарч ирээд тэднийг зогсоодог. Энэ эмэгтэй нөгөө Денисийг утсан хүүхэлтэй гэж боддог ичүүргүй эмэгтэй байв. Ой Денис чи зөвхөн надтай л хайртай гэж амлаа биз дээ. Тэр бүхэн чи худлаа байсан юм уу? Онгор минь энэ юун эмэгтэй вэ? Энэ бол зүгээр л шарилж байна хайрт минь. Эргэн тойронд байсан хүмүүс бүгд л юун солиотой хүүхэн гараад ирвэ. Манай Денис наалдаж хэдэн төгрөг авах санаатай байна уу гэж сэжгэлдэг. Нөгөө солиотой хүүхэн ч бууж өгөөлгүй хуруугаа чичээд чамд юу тохиолдох нь энэ вэ? Юу чамааг ингэтлээ өөрчлөвөө? Чи яагаад надад өөрийгөө ийм гайхалтай эрэгтэй гэдгээ өмнө хэлж байгаагүй юм бэ? Чи зүгээр надад уурлаад байгаа биз дээ. Би чамааг буцааж өөртөө татахын тулд ихний алхмыг хийж байна. Чи надаас юу хүсэж байгаа юм бэ? Энэ үг нь Лим боссын сэтгэлд хүрсэн бололтой зөвүүнээр инээд алдаад жирийн охиныг хатны сүүхт тэргийг зогсоосон зоргийг нь үнэлээд за тэгвэл чи өвдөг дээрээ суугаад уучлал гуйгаадах гэж хэлв. Ями бодол дотроо эн чин галзуу хэрэг ямар новшоо хэлүүлэх гээд байгаа юм бэ гэж бодсон ч үгүй тэр бол баатар ороолонгуудыг устгасан энэ хотод байгаа бүх эмэгтэйчүүдийн хүсдэг хүслийн залуу. Тэрээ би түүний хүслээр хийвэл магадгүй тэр миний араас дахиад гүйх байх хэмээн бодож шүдээ зуугаад гараа атгаад би танаас үнэхээр их гуйж байна. Мастер Денисээ би таны төлөө юу ч хийхэд бэлэн өөрт байгаа бүх зүйлээ зориулах болно. Эргэн тойронд харж байсан хүмүүс инээд алдаад ичих нүргүй амтын юм а өөрийгөө юу гэд бодсон юм бэ гэсээр баахан хүмүүс шаагилдаж инээж байлаа. Мань охинч дотроо хүмүүсийн юу гэж хэлэх нь огт хамаагүй аж. Зөвхөн хуучин Денисээ буцаагаад авчихвал эднэр над руу инээж харагдаач гэж боддог. Лим босс хог харсан аятай дог тохуу хийхдээ энэ годомжинд тэнүүчлээд явж байгаа наат эмэгтэйгээ замаас холдуулаадах харахаар нэг л муухай балер мэдрэмж төрөөд байна. Хатан цаанаас хонгор минь чи үнэхээр хэцгий юм аа. Хөөш Денис чи наа хуурсан байна. Би чиний хүссэн болгоныг хийгээ биз дээ. Яагаад нааг уучлахгүй байгаа юм бэ? Чи миний араас дахиад хөөцөлдөөд надтай онтож олно штэ. Би чанд өөрийн бие өгье. Чи миний нандин биеийг хүсэхгүй байна уу гэсээр харуулын цэрэгт баригддаг. Дараа нь Лим босс явхаас өмнө чи яасан ичхүргүй хүүхэн бэ? Олон нийтийн газар над дээр мордох гээд байгаа юм уу? Нөгөө охин шитгэж ядна амандаа аяархан шивнэхдээ Денис яагаад чи ийм болчих воо гэж дэмий санаа алддаг. Хотод эмх замбраагүй байдал бүрхэж эргэн тойронд баахан сохтой хөлжих хүмүүс ноёрхож байлаа. Дараа нь Хатан хааны ордон язгууртнууд бүгд цуглаж аваад охтууд бүгд л наалдах шахам манай хүнийг тайван байлгадаггүй. Одоо танилцуулах 3 охин бол Лим боссод ихэд хэрэгтэй дархны өргөн мэдлэгтэй Вини, Линда, Жамила гэх алтан ургийн охид зогсож байдаг. Манай хүн ч шилдээ гундаг авч ууснаа адилыг хэрхэн ятгах одоочуудын дархны ажлыг хэрхэн эхлүүлэх талаар бодож байдаг. Удалгүй баяр ёслол дуусаад Лим босс хатны өргөөнд амарч байлаа. Нэгэн үл таних эмэгтэй Лим боссыг чимээгүй бэ гэд хуруугаараа аман дээр нь тавиад хил амааг харгаад ханхүү Денис хэрвээ чи ямар нэгэн эвгүй үйлдэл хийвэл Денис намайг эзэмдэх гэж оролдлоо гэж хотоор нэг орилох болно гэж хэлдэг. Тэгээд дараа нь Денисээр цангасан болдоо могоо шиг мөлхөөд хатан адил үнэхээр азтай юм аа. Чамтай эртгэн учирсан бол гэж харамссан байдалтай ойртож байлаа. Хүлээгээрээ хатагтай минь. Хэрвээ чи бид хоёрыг адил харж чавал чамд ихэд уурландаа гэж боддогч охины туйхан биеийг хараад тэсэлгүй дээрэн мордод авчив. За энэ эмэгтэй ирээдүйд хэрэгтэй. Дархны өргөн уур чадвартай гэж бодсоор тэр хоёр орчлоо эхлэвэ. Нөгөө хоёр эд халуунд манраад нөгөө ижлээ хийх гэж байхад гаднаас хаалга нүдэг чимээ гарч хүүхэн хүнжилдөө шургаад нунгадлаа. Заавалчгүй гарах шаардлагатай болсон Лим босс өөдрөө төглөө. Тэгтэл нөгөө хоёр шидийн зэвсэг хийх чадвартай язгууртан охтууд байсан аж. Тэгээд биендээ дохио өгөөд Лим босс руу жигтэйхэн хардаг. Манай хоёр ч муухан жүжигчин бололтой таныг харах гэж ирсэн юм аа. Лим босс гайхаж байх зур нөгөө хоёр охин өрөөнд нь дагуулж ороод хоёр талд нь суугаад ангаа идэх гэж байгаа арслан лугаа идэл сууж байна. Хүүшээ хүүхнүүдээ та нар юу их гээд байна аа? Нөгөө хоёр айлгүйтэд гараа Лим боссын өмдрөө ойртууллаа.
Энэ байдлыг хүнжил дотроос нууцаар ажиллаж байсан Жасмин ихэд ууртай байна. Удалгүй хаалга дугарч "Миний дүү чи энд байна уу?" гэсэн хоолой сонсогддог. Нөгөө хоёр ч хүн ирснийг мэдээд нуугдахаар болж хүнжил доогуур нь шургаад аав. Гэтэл нөгөө Жасминтайгаа энэ хоёр таард юм да. Хатны эх чи энд байхгүй юм шиг байна гэд хил амаа долоогоод хаалгыг нээгээд хартал нөгөө гурван охин ичсэн байдалтай нүүр амаа дараад байна. Энэ одоочуудын охтууд нь их л сэрэлтэн юм шиг байна лээ. Бандсан хүмүүс баавга алан гихчээр тэд хамтдаа яваад өгөө. Санаан амарсан байдалтай Лим босс тэднийг явсан ихэд баяртай байлаа. Гэхдээ бас баг зэрэг харамсаа манай хүн. Оройч болж адилтайгаа оршил хийгээд их л завгүй байна. Хатан минь надад чиний тусламж хэрэгтэй байна. Чи одоочуудыг ажилд оруулаад надад зэвсэг хийгээд өгөөч гэд гацрыг нь зөөлөө илээд уйрааж гарлаа. Миний хайраа энэ хүсэл чинь биелэхэд нэлээд хэцүү. Одоочууд сүүлийн үед 6 цэнгэл хөөцөлдөөд их залхуу аригчид болсон. Хэдий би тушаал гаргасан ч тэд биелүүлэх нь юу л болдоо гэж хэлээд хатан орчлоо болоод түүний хүсэлтэнд ихэд дургүй байгаа болтоо цаашаагаа хараад зогсов. Манай хүн түүний гайхалтай уран аргаар найрч аваад "Миний хайраа санаа зовоолтгүй. Одоочууд уух дуртай болохоор хэр их ажилснаас нь хамаарад сархтыг нь аваад өгье" гэж хэлээд хатны хүүзүүг долоож эхэллээ. Сэрлэн хөдөлсөн хатан аргагүй эрхэн түүний хүсэлтийг зөвшөөрөв. Тохиолын дагуу адил хатны хүсэлтээр уурхайг ажилуулж бүгд л завгүй байлаа. Манай хүн ч бас ажлаа дуусгах гээд морь нохоо шиг зүтгэж байна. Ядаж байхад одоо охтод зүгээр байхгүй юм аа. Хамаг юм нь хөдөлсөн юм уу хайшим. Бүгд л ирээд Лим боссыг хардаг. Тэгэд манай хүнийг ерөөсөө тайван байхгүй болж өгвөл наалдаад долоох нь олгүй. Дараа нь ажил дуусаж оройн хоолой хатантайгаа зооглож байв. Миний хайр чи үнэхээр мундаг юм аа. Хар ажлыг голохгүй морь нохоо шиг зүтгэж байна. Чиний энэ үлгэр жишээ үйлдэл язгууртны чихэнд хүрээд тэд чам шиг болохыг хүсэж байна. Хайрт минь би зүгээр л шаргуу ажиллах дуртай. Өнөөдөр миний ажлын анхны өдөр юм аа. Арай чи бүх ажиллаж байгаа хүмүүсээ архины мөнгийг төлснө үү? Би бодохдоо чамд хүнд ачаа өөрүүлээд байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд бас өдөржин ажилласан хүмүүс их стресстэй байгаа. Би гадагшаа гараад тэднийг тайвшруулах хэрэгтэй байх. Лим босс хэдий ингэж хэлж байгаач тэр хүмүүсийн ядарч байна уу, зовж байна уу гэдг нь огтоос хамаагүй. Зөвхөн ажиллаа л хурдан дуусгах далд санаа агуулсан байж. Хайраа гэхдээ орой шөнө гадуур гарвал аюултай штэ. Зүгээр дэ хайрт минь. Би юунаас ч айхгүй байна. Чи бодоод үзэлтэй. Босоо ороолонгууд надаас айж байсан гэж боддоо. Хэн намайг ангуучлан гэж. Дараа нь тэр уушин газар ороод ядарсан хүмүүст худлаа үнэн жүжиг тавиад сайн ажилласан шүү ирж хүчтэй байгаарай. Ууж мансуурсан хүмүүс уярсан болтоо. Ноён Денис санаа зовоолтгүй бидэнд хангалттай их хүмүүс ажилуулах дарс инээ тэрэ байгаа гэж хэлдэг. Лим боссын санаа нь амарсан болтой. Ажил нь асуудалгүй явж байгаа тэгэхэд баяртай байв. Энэ маягаараа нилээд олон уушин газар ороод одоо сүүлийн уушин газар руугаа орох гэж байна. Хаалга онгоолоход эгдүүтэй охин гарч ирснэ. Манай Пеги баран тавтай морил. Та уух зуул захиалах уу гэд ихэд уриалах юм байна. Даанч хамгийн аимшигтай энэ баранд ямар ч хэрэгтэй хүн байхгүй. Дан эмэгтэйчүүд байдаг. Одоочууд эр им гэлтгүй их л уух дуртай ээж. Гэхдээ энэ баранд ихэд хачиргалтай. Манай хүнч нөхцөл байдлыг эгүүцсэнийг мэдээд айж сандарч буруу хараад явах гэж байхад хаалгыг аль хэдийн төгжсөн байдаг. Харин нөгөө охтууд бүгд л түүнийг цоолох гэж байгаа юм шиг хараад барьж идэх нь холгүй байдаг. Гэснээ манай хүнийг хүчээр шахуу сандал дээр суулгаад уух зүйл санал болгодог. 100 жил дарсан манай уулын цай юм аа. Их амттай юм аа гэд хунгалж өгдөг. Охтууд манай хүнийг яаж тасраахаа мэддэг болтой хажуу талд нь суугаад ёстой нэрээ хөөргөд балааг нь авч байдаг. Завтай архиа хөнтрүүлээ ширээ рүүгээс авахад архи нь маш хатуу байсан тул Лим босс галаар төргиж гахаж цацлаа. Тэгээд ууж байсан архиа аваад градусыг нь харахад бүхэл бүтэн 92 градус байж таардаг. Эцэст нь манай хүн зохиолын дагуу тас өсөрсөн байдаг. Өглөө шарцсан байдалтай нүдэ нэгээд хартал мангар том орон дээр баахан шалдан нүцгэн охтуудын дунд ганцаараа байдаг. Бодвол манай Лим боссыг олуулаа нийлж байгаа шүнжэнгөө янзалж хонсон аятай. Урдхан зовтхын тулд хаалгыг гараараа арайчуу төвшин авсан Лим боссын нуруу нугас наавах юмгүй өөрөө нилээд нүдээс гарсан байдалтай байлаа. Ийм хэцүү байдалд орсноо мэдсэн манай хүн өөртөө амлаад хурдан зэвсгээ хийж аваад энэ завхарсан газраас заавал зайлах болно гэж өөртөө амладаг. Баахан охтуудтай хуцалдсан болоод ч тэрөө би энэ ерөөсөө дээрдэхгүй хөөхий хат нь юу болсныг мэдэхгүй байдалтай түүнийг асарсан байдаг. Бүхэл бүтэн 14 хоногийн дараа орноосоо боссон Лим босс ажлаа хурдхан дуусгах гээд симуляц системийг ажилуулдаг. Бодвол тэгээ одоо охтуудаас айсан болтой.
Үзэгдэл солигдоход дархны ажил эд өрнөж байлаа. Лимбос алдартай дархан ажлаа хийж байгааг харж байлаа. Энэ нэрийг Билл гэдэг бөгөөд хэдий хөвшин настайч залуу хүнээс тутгааргүй сөрлөг өгөн зогсож байна. Мастер Билл, би танд гүнээ талархаж байна. Танд тавих нэг хүсэл байна. Та шидийн зэвсэг хийгээд өгөөч. За тэгээд залуу хүн минь ямар зэвсэг хийлмээр байгаа юм. Лимбосын царайнд хувьс хийгээд би энэ ертөнцийн хамгийн хүчтэй ясан хаан ариун сүмийнхэнтэй тэмцэх гэж байгаа юм аа. Энэ хоёр дайсныг л устгамаар байна. Одоочдын хувьд иймэрхүү өндөр түвшний хаадыг цөөхөн хүн л мэддэг. Хөвшин дархан хэсэг бодож байснаа чэйжин дээрээ гараа наагаад санаа зовлтгүй дээнээс ханхүү надад найдаж болно. Дархны үгэн Лимбосод ихэд таалагдсан болохоор одоочдын ёс заншлаар маш дотн маягаар сэтгэлээ илэрхийлдэг. Дараа манай хүн зэвсгийн агуулга руу ороод сумлет системийг ажилуулдаг. Систем одоогийн даалгавар шидийн зэвсэг хийх. Их зовлон бэрхшээл тулсны эцэс чи одоо хаан тусад хурж ирлээ. Чи бүх ороолонгуудыг устгаж домог цолонд хүрсэн. Гэвч баахан өөхнүүд чамтай завхаа зүйл хийж чи бараг өөхөх төгсөн. Гүнж Жамилагаас дархны урлаг сурахаар шийдэв. 2 дахь сараас эхлэн баахан одоо эмэгтэйчүүд чамтай банзалдах гээд ажлаа орхиж жагсаал хийж эхэлсэн. Сонголт 1 одоочдтой банзалдах 100 оноо, сонголт 2 тэднээс зайлсхийх 10 оноо, сонголт 3 байдлыг ажиглаж байгаа шийдэх 30 оноо. Эдгээр сонголтууд нь Лимбосод хүн дээр тусч хэцүү санагдаад нуруугаа хайрламаар санагдаж Лимбос шууд л 3 дахь сонголтыг сонгодог. Мань хүн баахан л октоудаас цугтаж гүйсний эцэст тэр нь үр дүнгээ өгч манай хүн 3 сарын дараа 1000-аад гаруй шидийн зэвсэг, 10 левелтэй 700 гаруй зэвсэг, элит түвшний 50 онцгой зэвсэгтэй болдог. Лимбос ямар ч эргэлзээ байхгүй цаг хугацаагаар аялаж 3 сарын дараах үйл явдал руу ордог. Эргэн тойрны харуул энэ тэмдгүү шидийн зэвсгүүд. Манай хүн ч өөрөөрөө нилээд бахархаад инээж байна. Тэгснээ эргэн тойрныг үзэж байснаа нэг бүгж хардаг. Тэр бүгжээ зүгээд хүчийг нь ашиглахад эргэн тойронд байсан бүхий шидийн зэвсгийг алга болж шидийн бүгж рүү шингэж ордог. Энэ бүгж болохоор эргэн тойрныхоо зүйлсийг сорж аваад хадгалдаг. Нэг ёсондоо эд зүйл хулгайлж авдаг учиртай аж. Манай хүн эдгэр зэвсгүүдийг яаж нууцаар авч гарахаа мэдэхгүй байсан юм. Ашгүй нийгэм ажлыг хөнгөлөөд өгөв. Дараа нь тэр хөвшин дархан дээр очиж зэвсгээ харахаар явдаг. Хөвшин дархан ихэд хичээнгүй ажиллаж байна. Түүнийг гараа далаахад эргэн тойронд гэрэл цацарч хүн бүрийг гайхшруулдаг. Энэ зэвсэг нь зүгээр нэг шидийн зэвсэг биш, харин Зевс бурхны дайтай хүчтэй хагас сарны түвшинд хүрэхээр үнэхэр гайхалтай шидийн зэвсэг. Зэвсгээ хийж байхдаа тусгай орц найрлага ашигладаг. Үүнд одоочдын цус ордог. Хөвшин дархан би энэ тэнгэрийн зэвсгийг урлалаа гэхэд тэнгэрт хүчтэй аянга цахилж олныг алмаар болдог. Харин энэ гайхалтай зэвсгийг холоос харж байсан Лимбос итгэж ядан зогсдог. Аянгат зэвсгээ ашгүй юм дуусгаж аваад Лимбосын гарт атгуулдаг. Өвгөн дархан энэ аянгат зэвсгийн хүчийг бүрэн ашиглахын тулд заавал өөрийн тусаар тамаалах ёстойг сануулдаг. Манай хүн ч олон юм бодлого гараа эсгээ тусаа өгдөг. Яг Лимбос тусаа тусаах мөчөд хөвшин дархны царайнд хувьс хийж төгшсөн байдалтай Лимбосод харагддаг. Тэрхүү байдлыг анзаарсан болтоо Лимбос дархан Билл та зүгээрөө гэхэд хөлсөн гойжсон өвгөн зүгээрээ хүмүн гэд аргалдаг. Эцэст нь өөрийнх нь төлөвлөсөн ажиллагаа бүгд бийсэн болохоор одоочдын хотод хийх зүйл үлдээгөө тул гатан цахиа бичиж өгөөд сэмээрхэн цухтаад алга болоод өгөв. Хонгор минь энд байх үнэхэр уйдгартай байна. Намайг бүү хайгаарай. Надад санаа зоволтгүй. Манай хүн ч эрх чөлөөгөө авсан болтой ашгүй нэг юм төрсөн нутагтаа ирээд агуугаас гарах гээд байж байхад цаанаас зоог сулгаач минь эргэж харуул. Өгшөө өвгөн аимшигтай хоёуг долго өмсөн зогсож байна. Ууртаа өвгөн чиний нэр чи худлаа биз дээ. Дархан биелээ. Юуны талаар яриад байна? Битгий хуцаа ягчсаа. Чиний цус тэр үед ногоо өнгөтэй хорон муу агуулсан аавроотой байсан. Бодвол миний зэвсгийг буруу зүйлд ашиглах гэж байгаа биз дээ. Чим үү бас бид нарын хөдөлмөрлсөн шидийн зэвсгийг хулгайлаад наад бүгжиндөө хийсэн биз дээ гэсээр тоорын том алхаараа дайралт хийв. Лимбос ядах юмгүй бултаад дахир дутуу болтлон цохиж унгаадаг. Тэгснээ түүн дээр хөлөө тавиад өгшөө манчин чамайг алмааргүй байна. Лимбос дархан өвгөн хоёрын хүчний ялгаа тэнгэр газар шиг ялгаатай байлаа. Лимбос нь 5200, дархан өвгөн 2800. Үнэхээр гоблин мөн байна. Тэрч байтугай аимшигтай хүчтэй юм. Бас үнэхээр ухаантай юм. Цэвэрхэн хулгай хийгээд тэд эхэндээ маргалдаж байгаа Лимбос энэхүү хүчээ зөвхөн сүмийнхэн болно. Агуун бошны лордуудтай тулдах талаараа амлаад одоочдын тосгонд гай зовлон учруулахгүй харин тэднийг нуугдмал зовлонтой амьдралыг нь сайжруулж агууд биш их газар дээр амьдруулна гэж хэлдэг. Дархан өвгөн бүгдийг ойлголоо.
Тийм босс явахдаа дахиж уулзахдаа чамтай найрсаг байдалтай уулзсан гэж найдаж байна. Чи эзэнт гүрнээ миний омогтой нийлүүлж болно. Өгшөө өвгөн лим боссыг өөрийн гэсэн омогтой гэдгийг мэдээд одоо ч олон жилийн өмнө газар дор орсноос хойш дэлхийн ертөнц их өөрчлөгдөж тэгээд ч болоогүй гоблинууд хүртэл өөрийн гэсэн улсаа байгуулахаар шийдсэн байна гэсээр уртаар санаа алддаг. Дараа нь манай хүн амг руу буцаад ирэв. 3 сарын турш омогтой ирээгүй болохоор гоблинуудын тоо толгой ихсэж ойролцоогоор 50,000-аад гаруй болж өсөв. Тэгээд одоочудаас хулгайлсан шидийн зэвсгээ овоолж тавиад итгэлт жанжнуудаа нэг нэгээр нь тарааж өгдөг. Тэгээд элит төвшний 3 гоблинда Берсеркт болохоор Сүх тэгээд Гобусан хоёрт болохоор одоо нэгэнд нь одоо хотго өгөөд нөгөөдөгт нь жад өгдөг байгаа. За тэгээд манай Гобо охинд болохоор Эмиг өгөөд тэгээд гоблины ангуучид богооч өгдөг. За тэгээд нөгөө юу ядчих штэ нүг эльфи ээжд нь болохоор ингээд хүчрхийг номсом өгөөд түүний охинд нь болохоор ингээд амар гоё Эмиг өгдөг. За тэгээ юм замаа тарааж байх зураа хамгийн сүүлд нь Айлист болохоор бурхтыг устгах чадвартай сэлмиг өгдөг. Хараагцсан элд төвшин world class шин чанар сүнсэн луу дуудан байлдуулан зэвсэг дотор хоригдсон сүнснүүдийг иргэшээлдээ оруулдаг. Өвлөгчдийн дүрд хувирдаг, давтлах бүртээ цус орж өөрийгөө бэхжүүлдэг, анхааруулга эзэмшигчийн сэтгэл ухамсарыг атгах гэж байнга оролдог. Түүнийг удирдах захирах тун аюултай. Энэ зэвсгийг хараад Айлис маань өөртөө итгэлгүй зогсож байдаг. Учир нь Бурхны элч яагаад надад ариун зэвсэг өгөөгүй харин муу санаа агуулсан зэвсэг өгсөн бол гэд эргэлзээд байж байдаг. Сэлмийн багшаа энэ сэлмийг Бурхны элч болох би чамд өгч байна. Энэ хараагдсан зэвсэгт олон муу ёрын чөтгөр байгаа. Буруу хүний гарт орвол дэлхийг устгах аюултай. Зөвхөн чи л энэ гайхалтай хүчийг дарж хянах чадaltaй гэд охин сэлмийг хатгуулдаг. Тэгтэл хорон аавраа Айлисыг бүрхээд эргэн тойронд байсан бүх хүмүүс айдас давтаж төгшиж эхэлдэг. Учир нь түүний биеийг аль хэдийн хоромоо чөтгөр эзэмдээд байна. Тэгээд дотрын шүгүүлсэн чөтгөр наадуулаа л гэж тушаадаг. Тэгтэл би яагаад чамд өдөрдүүлэх ёстой гэж бурхан надтай хамт хайрт бурхан минь гэж орилоход аимшигт мангасын хүчийг дараад Айлис инхүү хараагдсан элдийг эзэмшиж чадхаар болов. Удалгүй Гоби охин лим босс дээр ирээд муу мэдээ дуулгадаг. Тэр мэдээнд каннибал шувуу нэг далавчаа тастуулсан. Лим боссын санаанд зовоод бүрэг дээр очих замдаа гарав. Тэгээд бүрэгдээ омог руу очиод эргэн тойрныг харж байлаа. Өвдөж зовж шансан шувууд лим боссыг хараад айж байлаа. Битгий би лин гоблин байна. Та нарт юу тохиолдсон юм бэ? Та нарыг хэн ийм болгосон юм? Та нарын эзэн чинь хаана байна гэхэд таанаас шувуун хүний эхнэр нь болдоо нэгэн шувуун охин. Түүний биеийн байдал маш хүнд байгааг хэлдэг. Тэгээд түүний байгаа газар руу очиход бүргэд маш хүнд гэмтэлтэй нэг далавчаа тариулсан байлаа. Учир байдлыг нь эхнэрээс нь асуувал лин гоблино чамайг манай нөхөр өмнөдийн эзэн болох гэд их хөөцөлдсөн. Чам шиг энгийн гоблин хит хахацсан албан тушаал байн гэд бусад нь маш ихээр уурлаад ойн эздүүд бүх бурууг манай нөхөрт тохож олон ард түмний нүдэн дээр далавчийг нь тастаа дахир дутуу болгосон гэсээр ярьж байхдаа уйлж байлаа. Манай хүний сэтгэл санаа нь маш ихээр хорсож хөмсгөө зангидаад бүргэд найздаа туслахаар болов. Нэг цагийн дараа шидийн бэлтгэл хийж байсан Эфреягд дуудаж аваад өндөр түвшний эмчилгээ хийж байлаа. Энэ шидээрээ бүх бүргэдийн омгийн иргэдийг бүгдийг нь эмчлээд сүүлд нь бүргэдийн омгийн ахлагчийг эдгээдэг. Хэдийгээр бүргэд маань бүрэн эдгэсэн ч тасарсан далавчаа буцааж төлжүүлэх боломжгүй байж. Шувуу эхнэр нөхрийгөө ухаан орсонд байгаа тэгэхэд баяртай. Бүргэд сэрэнгүүтээ лин гоблино чи энд юу хийж байгаа юм бэ? Надад ямар ч өвдөл мэдрэхдэггүй байна. Би өгсөн үү? Бүргэдээ чи өвхөөгүй. Би чинийг амийг аварсан. Муусаа усны эдээ хулгайч нь манай омгийг ёстой нэрээ хүүс тэмтэрсэн. Одоо заавал би өршөөгөө авах болно. Би тэднээс нэгийг ч амьд үлдээхгүй гэж занаад нэлээд ууртаа бухимдаж байлаа. Лин босс бүргэдэд туслахаа хэлдэг бөгөөд түүний тасарсан далавчийг хараад өөрийн шидийн зэвсгээ өгөх талаар хэлв. Энэ зэвсэг нь 11-р төвшний төмөр далавч. Бүргэд энэ гайхалтай далавчийг ямар ховор үнэтэй гэдгийг мэддэг. Гэвч авахыг зүрхэлсэнгүй. Лин босс хөгшөө энэ шидийн далавч надад ямар ч үн цэнэгүй. Чи хугарсан далавчтай байж яаж нисэж чадах юм бэ? Ийм байдалтай яаж чи өршөөгөө авах юм бэ? Нэрэлхүү бүргэд хэсэг дуугаа байж байснаа авахар болов. Дараа нь бүргэдийн нуруунд шинэ далавч тавих үйл ажиллагаа эхэлж Лин босс их өвддгийг нь түнд сануулж хэлв. Дараа нөгөө илүүдэл далавчийг нь тастаад
шин далавчаа суулгахаар болдог. Бүргэд муухай бахирч зовсны эцэс тэр далавчтай болж шинэхэн далавчаа туршихад модыг ёстой хурдан тайрч байна. Үнэхээр гайхалтай. Лин гоблино би чамд яаж талархахаа мэдэхгүй байна. Өшөө санаа зоволтгүй. Энийг чинь чөмөх сон гэдэг юм. Одоо тэд нэр өршөөгөө авах цаг л үлдлээ. Тэдний дайснаар нь усны омогтой бөгөөд усан дотор гайхалтай тулдаж чаддаг мангасууд байдаг. Гоблин цэргүүд боосоо бид нэр усан дотор тулдаж чадахгүй шүү дээ. За зүгээрээ миний цэргүүдээ. Эдгээр мангасуудыг уснаас нь гаргахад л болно. Тэглээч гэсэн би ухамсар муутай зарим амьтдын төрлийг удирдах чадна гэсээр чадвараа итгэжүүлээд усан доороос тэднийг дууддаг. Тэгтэл үзлийн царайтай амьтан хуурай газар руу хөл тавьж тэгээд усны чөтгөр дээш харуул. Эн чи одоо юу вэ? Далавчаа тастуусан дэгдэхэ байна штэ. Надаас өршөөгөө авах гээд найзуудаа дуудаад ирсэн үү? Очиж чиний ард талд нэг муу гоблин л байна штэ. Чүс амаа сариулсан усны чөтгөр өнөөдөр ч дашны балжин нэмтэй өдөр байна шүү гэж хэлээд цэргүүддээ дарих тушаал өгч улмаар дайн эхэлдэг.